Нэвтрүүлэгч хөтлөгч, санхүүгийн зөвлөх, мэдээлэл технологийн инженер, эрдэмтэн судлаач, мэргэжил салбар бүрийн төлөөллүүд бас шилдэгүүдээс бүрдсэн Brain Talk DC podcast. За Brain Talk DC podcast-ийн 6 дахь дугаар санхүүгийн сахилга бат сэдвээр үргэлжилж байна. Brain Talk DC podcast-ийн зүрхэн болсон хөтлөгч нэвтрүүлэгч уран чимэг буюу урнаа. Автон Москвагийн Остан киног төгсөгч, Америк дахь монголчуудын дуу хоолой болсон Human телевизийг үүсгэн байгуулагч, үзэгчид түүнийг үндэсний телевизийн ууган хөтлөгчөөс эхлээд халдвар царайтын Замура, Ребека, Дианера, Японы Ошин киноны Ошины дүрд дуу оруулснаар нь амтахгүй. Дэлхийн соёлоос сурч мэдстэй хуваалцах бүсэлтэй сор болсон монгол сэхэтнүүдийг дугуй ширээндээ өнгөрж элдв цензургүй ил тод үнний төлөөх дууч байхыг уриалсаар тэр Brain Talk DC podcast-а эхлүүллээ. Ингээд зочин хөтлөгчтэй танилцуулъя. За Worldwide Technology компани санхүү эрхэлсэн захирал Мөги, бие онгоохын шинжилгээ ухааны доктор, Ховард их сургуулийн эмийн химийн туслах профессор Гана, олон улсын валютын сангийн Зулаанар маань ирсэн байна. Дэлхийн эрчим хүчний хангамж, хүнсний чухал бүс нутгууд болох зүүн Европ ойрогт орондод үүссэн геополитикийн зөрчилдөөн нь эдийн засгийн докторгүй байдлыг үүсгэж, улмаар шууд болон шууд бус санхүүгийн дарамтын эрен үеийг бид хамтдаа туулж байна. Ган гачиг далайн түвшний өсөлт, хэд цагуурын үзэгдлүүд нь олон 10 жилийн эдийн засгийн өсөлт хөгжлийг бууруулж байгаа бол Кипр халдлагууд нь санхүүгийн системд итгэх иргэдийн итгэлийг бууруулсаар байна. Энэ мэт эдийн засгийн тодорхойгүй байдлуудад санхүүгийн боловсролтой байж хадгаламж хөрөнгө оруулалт, өрийн удирдлагын мэдээлэлтэй шийдвэр гаргах нь чухал. Тэгэхээр санхүүгийн мэдлэгийн үндсэн элементүүд хувь хүний санхүүгээ удирдах, ирээдүйд төлөвлөхөд хэрхэн тусалдаг талаар подкаста эхлүүлье. Эхлээд санхүүгийн боловсрол юу нь яагаад чухал юм бэ гэдэг асуултаар подкастныхаа эхний хэсгээр ярилцъя. Йоо одоо бүр хаанаас нь эхэлдэм билээ гэж нэг асуулт асууя. Brain Talk DC podcast-ийн тэтгэн болсон зочин хөтлөгч Бадсул буюу Зулаа. Жинхэнэ органик Монгол үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн буюу зөвхөн Монгол эзэмшсэн боловсрол мэдлэгээрээ Дэлхийн банк, олон улсын валютын санд өргөдөн ажиллаж, Монгол хүний оюуны цар чадамжийг гайхшруулж яваа бүсгүй. Монгол залуусын нийгэмдэх эерэг оролцоог нэмэгдүүлж, хүчирхэг хараат бус нийгмийн төлөө хамтдаа ярилцаж шийдэл төрхийг зулааж чухалчилдаг. Тиймдээч тэр залуучуудын хүч чадал, цаг хугацаа, итгэлийг зөв зөв зарцуулж ашиглаж байхыг уриалахаар Brain Talk DC podcast-ийн ширээнд өргөдлөө. Залуугийн төлөөлөл гэдэг утгаараа тэр яахарахгүй Brain Talk DC podcast-ийн тэтгэл болон гялалзаж байна. Хүн ингээд амар гоё ээж болно. Айгүйх мөрөөдөлтэй ээж болно. Тэ юу ч ээж болно. Гэхдээ тэрийг яг бодит байдалд бий болгох тэр хүчин зүйл нь өөрөө юу вэ? Санхүүгийн боловсрол. Тэгээ яг санхүү ээжээж л тий. Санхүү зөв байжээж л бүх мөрөөдөл, бүх зорилго биелж олж одоо босч ирдэг гэх юм тий. Санхүүгийн боловсролч ерөөсөө дадал. Brain Talk DC podcast-ийн судсан болсон зочин хөтлөгч Мөнхнийн буюу Мөги. Georgetown эрдмийн дуу сонсож, улмаар Харвардын их сургуулийг санхүүгийн мастраад үргэсэн түүний ажлын гараа олон улсын хүмүүнлэгийн байгууллагаас эхэлжээ. News Corporation-ийн охин компани ахлах менежер. Улмаар Америк нэгдсэн улсын төрийн байгууллагын 10 хүртэлх тэрбум Америк долларын хөрөнгийг удирдан залж, санхүүгийн бүхий хариуцлагыг нуруунд дээрээ үрж ирсэн туршлагатай. Үнний төлөө үзэл бодлоо нээлттэй гэрж иргэж ирсэн Мөги маань олон 10,000 дагагчтай сошиалын од түүнд яриаггүй, хөндөөгүй, сэдв үлдээгүй гэмээр асуудал бүхний зангилааг эрж хайж ухаан бодлоо уралдуулж байдаг. Мэдлэгийн уурхай, мэдрэмжийн туйл болсон Мөгигийн сошиалын ертөнцөөр хамтдаа аялцгаая. Дадал өдөр тутмын би одоо боддог байхгүй. Анх Америкт ирснийх дараа биш юм. Яг оюутан болохдоо 2003 онд би бакалаврын зэрэгэлтэй оюутан их сургуульд орсон байхгүй. Гэхдээ би scholarship-тай сурч байсан л да тэтгэлэгтэй. Тэгээ миний тэтгэлэг болохоор зориг бараг 100% нөгөө юг юм даадаг гэсэн байхгүй. Room and board нөгөө ингээл бүх юмыг дагаад. Тэгээд надад ингээ үлдгэдэл $100 л өгдөг гэсэн баг.
Мэн $100 сойж штэ тий. Ингээд нөгөө юу муугаа аваад шүдний сойз мойз манай ойр зургийнхаа ямаг аваад яаж хийж яхал $50 хадгалаа л гэдэг гэсэн. $50 амьдраад байсан баг. Аха. Хувь хүний өөрийн яг төлөвлөлт санхуд аюу чухал те одоо тэр үүрх гэрийн санхуд ер нь аюу чухал ах л та. Зүгээр яг хуу миний хувьд одоо ингээд хичээдэг зүйл гэвэл орж ирж байгаа орлогоо ингээд одоо 3 хуваахыг зорддог 50 30 20 гэд. Тэгээд 50 нь бол яалтчгүй гарах зардлуудад те одоо ингээд байрны төлбөрч гэдэг юм уу те хүнс одоо цахилгаан юу гэдгийг яг тэр ингээд нөгөө зардлуудаа гаргаад 30% болвол миний өөрийн хүслээр би одоо юу хиймээр байна те кино үзэх байдаг юм уу аялах байдаг юм уу юу гэдгийг те тэрэндээ ингэж гаргахаар 20% нь болохоор одоо ингээд хадгалахаар те 10% нь бол яг ингээд мөнгөн дүнгээр нь хадгалаад 10% нь бол за нэг чадвал буцаад ингээд орлого болох юмд хийх хүсэлтэй тий. Одоо бол ер нь ингээд маш их мэдээлэлтэй болоод хаана л орно магадгүй бид нар ямар нэг юмыг авч чадж байгаа байхгүй тий. Тэгэхээр үйл хөдлөх хөрөнгийн жишээлхээр зах зээлээс зүгээр хувьцаа авч болдог тий. $100 ч байсан авч болно, $5 баг байхад ингээд баг багаар аваад сар болгон ингээд аваад явах юм бол буцаал тэр чинь мөнгө үйлдвэрлэж эхэлж байгаа байхгүй тий. Тэгэхээр санхүү ер нь хүн орлоготой байна. Орлого гэдэг өөрөө орж ирж байгаа мөнгө дахиад мөнгийг үйлдвэрлэж авах хэрэгтэй тий. Тэрнээс биш тэр ийм үхмэл ингэж одоо байлгаж ерөнхийдөө болохгүй заавал тэрийг хөдөлгөж заавал тэрүүгээр ямар нэг юм хийжээж нөгөө ихтгэл тоё хэлдэг шүү дээ нэгийг зараад 10-ыг олохгүй бол би яах гэж тэхвдээ гэд тэ яг тэрэн шиг альва нэг хийж байгаа тэр үйлдэл мэдээ зарлага байлгүй яах вэ гэхдээ зарим нэг зүйлээ олвол яг одоо буцаж ингэж хөрөнгө болж орж ирэх тэр нэг замуудыг ер нь хайх хэрэгтэй юм шиг байгаа юм тий. Гэхдээ заавал одоо ганцхан хувьцаанд хийж гэдэг юм уу эсвэл одоо үйл хөдлөх хөрөнгөд оруулж гэдэг юм уу тийм биш. Гэхдээ одоо сүүлийн үед бол бас яригдж байгаа айгүй нөгөө эрүүл хөрөнгө оруулалт эднэргээ яригдаад эхэлж байгаа шүү дээ тий. За жишээлхэд Америкийн хувьд бол яг амьдарч байгаа газрынхаа банкнд мөнгө авчиж хийх тэр чин буцаад эдийн засагт эргэлт олж ингэж ороод буцаад миний амьдрал цайнаар нөлөөлөд эхэлдэг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр энэ орлогыг одоо юу гэдэг орж ирж байгаа тэр орлогыг бас нэг талдаа зарцуулах хэрэгтэй нөгөө талдаа тэрийг буцаж илүү ашиг оруулж ирэх хөшөө орлого оруулж ирэх энийг бий болох хэрэгтэй. Тэгээд ер нь яг хин мөгийн хичийн ингээ хэлж байгаагаар тэр дадал гэдгийг бий болгоход хүн ер нь яг өөрөөсөө ингээд айгу олон зан чанартай төрдөг те ингээд эцэг ихээсээ төрөхтэй аав ээжийнхээ зан чанарыг удмаараа ингээд авдаг. Гэхдээ тэрэнд дадал гэдэг юмыг бас үүсгэж өгч болдог. Одоо ингээд 21 хоног аливаа нэг үйлдэлийг юусаа алдахгүй яг л 21 хоног давтах юм бол тэр нь буцаж тархинд зүгээр ингээд нөгөө булчингийн одоо санамж болж үлдээд дадал болчдаг. Тэ хизээч одоо тэр бол бодохын хэрэггүйгээр тэрийг л хийнэ. Би 21 хоног юусаа алгасахгүй өглөө 6 цаг тусаад л 22 хоногоос эхлээл надад өөр юу ч хэрэггүй би яг л 6 цаг гэхэд босоод миний би яг тэрэндээ тасаад ингээд нөгөө дадал болдог. Яг тэрнтэй адилханаар ер нь ингээд ороод ирэнгүүт нь тэрийг ингээд хуурлах одоо нөгөө нэг аргыг дадлыг ингэж суулгаж өгөх юм бол тэр чинь айгүй амархан болж ирж байгаа байхгүй. Одоо тэр нөгөө хүслээр ингээд хийх 30% гэдэг дээр одоо юу гэдгийг заавал тэр чинь хийх ёстой биш шүү дээ тий. Гэхдээ бас өөртөө тэрийг шагнал болгож өгч болж байгаа байхгүй. Би одоо би жишээлхэд Toyota-д ажилладаг байхдаа тий энэ сард би одоо тий 15 машин зарах юм бол Friends-ийн нэг юм цувралыг тэр чигт навна тэгж боддог байсан. Яг тэр нь ерөнхийдөө надад ингээд одоо ч үлдсэн байгаа байхгүй тий. За би энийг хийж сурвал одоо тэрийг чадах юм бол эсвэл яг энд хүрвэл одоо тэрийг тэгнэ гэдэг нэг юм нөгөө юунууд миний хувьд болохоор яг тэгэж нөгөө би өөртөө дэглэмээ үүсгдэг. Өнөөдөр хамгийн гол проблем бол одоо яг тэр үлдсэн 30% 20% чил проблем болчиход байгаа байхгүй. За яг тэр 50% одоо яг нөгөө fix cost гэдэг шүү дээ. Одоо яг зарцуулах хэрэгтэй юмдаа зарцуулна гэж тэгж шүү дээ. Одоо байрныхаа төлбөр төлнө, усныхаа мөнгөг төлнө, эрүүл мэндтэй мөнгө зарцуулах хэрэгтэй. Тийм гэх мэтчлээ бол яг төлөх ёстой юмдаа зарцуулчаал 30% нь одоо би тэгээд одоо аялал маялалдаа зарцуулна гэжээл би нэг 2015 16 он хавцаас их санаж байна. Манай нэг таньдаг хүмүүс тэрүүд Голомт банкнд ажилладаг байсан. Ямар ч гэсэн ковидос өмнө байсан нэг 18 он хавцаас байсан юм. Тэгсэн чинь Монголын одоо банкны
хоёр дахь том зээл нь аяллаа зээл гэж байгаа байхгүй. Хүмүүс Монгол залуучууд зээл авч аяллаар яваад. Уул нь бол энэ цалингийнхаа 30% л одоо аялж явах хэрэгтэй байх нь шүү дээ тий. Тэгээ хэрвээ 30% нь аяллаа мөнгөнд хүрэхгүй 30%-ыг одоо хадгалт тийм цалин авдаггүй бол яах вэ гэж би бас дотроо бодоод суугаад тийм. Харин тий. Тэгэхээр яг олж байгаа орлоготой тааруулж харин тий. Амьдрал чинь угсаал тийм байх ёстой байхгүй юу? Чиний амьдралын чинь өнөөдрийн төвшин олж явах орлогыг чинь яг хүнчлийнхөө хэрээр хүлээж ийж л амьдрах ёстой байхгүй юу? Гэтэл нөгөө хүнчлөөсөө хэтрээд хүлээж ийгээд нөгөө банкнд очоод өчнөө үр тавиад тэндээс мөнгө аваад Вьетнам руу яваад Солонгос руу яваад нэг цүнх аваад харин тийм нэг найзаагаа дуурайж нэг цүнх аваад амар гоё газар очоод баахан зураг аваад ингээл нэг амар баян хүн шиг мөнгөтэй хүн шиг ингээл баахан зурагнууд аваад Instagram тавь. Өнөөдөр одоо нөгөө санхүүгийн боловсролгүй санхүүгийн сахлаг бацдгүй амьдрдаггүй хүмүүсийн амьдрал ерөөсөө яг тийм л болсон байна. Тэгээ та хоёрын хувьд бол санхүүгийн хүмүүс тийм үү? Brain Talk DC подкастын тархин болсон зочин хөтлөгч Ган Төмөр буюу Ганаа. Солонгос Америкийн ихтэй сургуулиудад эрдэмтэн судлаач туслах профессороор ажиллахаас эхлээд Америкийн эмзүүн патентын эрх авах туршлагыг олон улсад нэвтрүүлж ирсэн тэрээр био онгахын шинжлэх ухааны доктор зэрэгтэй. Brain Talk DC подкастын зочин хөтлөгч маань одоо Америкийн нэгдсэн улсын Вашингтон DC хот дахь Ховардын их сургуулийн эмзүүн сургуульд эрдэм шинжилгээний ажилтан, эмийн химийн туслах профессороор ажилладаг. Зөвлөх эрдэмтний хуваар хувийн хөвчнүүдийг дэмждэг Ганаа докторын сонирхол татам судалгаануудыг та чих дэвсэн сонсоорой. Орлогоо ингээд хуваарлаад хадгалахын зарцуулна. Тэгвэл энэ бол та хоёрын одоо жишээ нь боловсрал санхүүгийн боловсрал дээр үндэслэж тийм болов уу? Эсвэл өөрсдөө ингээд дадлага болгоод юм хийчихв. Тэрийг миний хувьд бол ерөөсөө аль аль нь л ахгүй. Манай одоо манай аавыг мэдэх хүмүүс мэднэ. Манай ач угаасаа ер нь тооны талын тийм юм бохоо. Маань ингээл манай гэрээ ингээл төсөв төлөлгөөг ингээл дандаа аав ингээл явдаг. Тэгэл ер нь би ингээл аавыгаа харж өссөн. Тэгэд угаасаа би ч нэг айл 9 хүүхдийн нэг манайх чинь тэгэж цалгисаа айл байгаагүй шүү дээ. Тэгэл ингээл би ч багаас нөгөө гэрээсээ гараад бие дааж амьдрахгүй бол надад чи хүний нутагт мөг юм яг надад мөнгө өгөх хүн байгаагүй. Хэрвээ би өвдөж аваад ямар нэг юм болох юм бол би очиод хэвтчих аав ээж ах トゥ нар миний ойрхон байгаагүй. Тийм болохоор зэрэг би өөрийнхөө санхүүг авч явах нь надад амар чухал байсан. Мөнгө хадгалаад одоо нэг rainy day гэж хэлдэг шүү дээ. Англиар одоо манай монголоор бол ямар нэг юм болоход би ингээд заавал нэг банкнда тэр цаана нэг мөнгө хадгалж үлдэхгүй бол надад ингээд болохгүй гэсэн юм би бүр хар багаас ингээд нөгөө тархинд цуцсан. Тэгэхээр нөгөө амьдралын дуршлаг тэгэл дараа нь би ч нөгөө эдийн засаг санхүү сураад ирсэн чинь нөгөөтг нь ингээд бүр ингээд академикэр нөгөөтгийгээ баталгааж болол тэгээд ингээд минут бол ингээд амьдрал боловсрол хоёлаа болоо явчих. Тийм миний хувьд ч гэсэндээ яг тийм байхгүй юу. Одоо жишээ нь манай ээж ганц бие байсан. Тэгээд одоо бид нарыг жаахан багаас хуулаад за сард эдэн төргөний хүнсний бараа авна үлдсний ингэн гэд яг ингээ бүх юм цаасан дээр бичээд тэгэл биелүүлэнгүүтээ ард нь ингээл нөгөө зөв цэг тавиал яваад идэг. Тэгээ яг тэр одоо юу бид нар бас ингээд өглөө тавцсан байгаа байхгүй. Тэгэхээр яг одоо яг та нарын төрөний хэлдгээр хүнчлэлийн хоёроор хөлөөжээ гэдэг шиг яг олсон орлогоо өдөр тутмынхаа амьдралд яаж зарцуулах вэ? Хэдийн хоолндоо өгөх үү? Хэдийн амьдрах зардалтаа өгөх үү? Хэдээр нь аялах уу? Хэдийн ахтай хамаатан садантайгаа уулзахад зориулах уу гэдэг те. Яг тэгэж одоо санхүүгийн сахилга бат гайгүй юм уу? Би бас нөгөө эмээгийн охин. Манай эмээ өөрөө баг нэг бүр бичгийн нэтэл өөрхий уншихад ч нилээ айгүй тийм юутайсэн те 1920 оны хүн те тэгэхээр гэхдээ манай эмээ болохоор бүх юмыг яг ингэж нөгөө бас цэгцтэйгээр ингэж хувааж хийдэг гэсэн те одоо жишээлхэд цагаан сарыг гэхэд би л ингэж санахад шинэ жилээс эхлээл бэлтчихдэг ингээл баг багаар нь бүх юмыг бэлтэж аал 2 сар болоход яг ингэ бүх юм бэлэн болцсон байдаг ч юм уу те ингээл тэгээд ингэ нөгөө байгаа зүйлээ бас айгүй зөв зарцуулдаг гэдэг юм уу. Тэгээ нэг юмнаас нэлээ олон юм гаргадаг. Одоо өөх байлаа гэхэд тэрийгэ шаргаад тосолгоод, борцог болгоод гэд ингээд нөгөө нэг цаашдын энэ юмудаа ингэж бас гаргадаг тий. Нөгөө талаар би Америкт анх 16 настай ирж 1 жил болсон тий. Тэгээ тэр үед бол хөөрхөн миний аав ээж яг л өөрсдийнхөө чадлаар өгөөл тэ айлд амьдрах юм чинь гэл явуулаад за энэ чиний мөнгө шүү энийг яг жил чи ингэ болгоно шүү гэл тэгэхээр хүн чинь бас нөгөө нэг айдаг байхгүй тэгээ за байхгүй л яах вэ тэгэхээр байлгахын тулд яах вэ гэлтэй тэгээд яг Америк бол арай одоо амархан нийгэм юм да тэ нөгөө ажил олж хийгээл тэ тэгээд
харин ч гэртээ харихтаа тэрэн дээрээс нэмээд бэлгтэй ч юм уу ингээд хайх боломж ингээд голдож байгаа байхгүй. Дараа нь ингээд Америкт ирээд эхлээд бол ингээд ганц үетэй гоё аа штэ амар их ажил хийгээл мөнгө долоол тэ одоо нэг урал өнгөлөгч гэхэд 10-ыг аваал тэ хаяал эднэртэй гоё. Дараа нь яг одоо энэ нөгөө нэг эдний зээлийн систем чинь хүнийг амар нөгөө өөрчилж байгаа байхгүй. Жишээлхэд би байшин авъя гэдэг ингээ машин авъя гэл ингэхэд чиний одоо байшингийн төлбөр чинь машины төлбөр чинь яг ингээд гарах тэр зардлууд чинь чиний орлогын 30-аас доош хувь байх хэвээр. Тэрнээс дэш байж болохгүй тэгвэл чамд угаас зээл өгөхгүй гэдэг ингээд заачиж байгаа байхгүй. Тэгэхээр хүн чинь би яг тийх ёстой юм бэ те. Тэгэхээр орлого юм байжээж өшөө дээрээс нь одоо миний хадгаламж юм байжээж дээрээс нь нөгөө нэг те гарч байгаа илүүд л одоо зардлууд шүү дээ. Зээлийн картаар юм авч байгаа ч юм уу тэр байхгүй байжээж энд хурж болох юм байна гэдэг бас нэг яг ийм нөгөө дэглэм ингээд сууж эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр нийгэмд өөрөө чи өөрчлөлт юм аа. Өөрчлөлт байгаа байхгүй те. Яалтчгүй тэгж харагдаж байгаа юм. Угаасаа Америк тийм шүү дээ. Зээл авъя гэж бодож байгаа бол чиний зээл чинь орлогын чинь 30%-аас доош ах хэвээр гэд ингээд заагаад өгчихсөн. Нөгөө орлого зарлагын чинь харьцаа тийм байх хэвээр гэж заагаад өгсөн. Тэгэхээр яалтчгүй тэрнээс доор ингэж байхыг үхсэж байгаа юм те. Тэнгүүтээ бас эн чинь их сонир. Зээлийн картгүй байж болохгүй. Тэ зээлийн картны чинь гаргаж байгаа зардал чинь зээлийн карттай чи харьцаа нь 90% ч гэдэг юм. Чи одоо 10% л гаргаж бол. Тэгээд дандаа ингээд төлж явах хэвээр. Тэгээд тэгжээч шиний зээлийн төгч өснө ч гэдэг юм. Чиний нэрлэр ямар нэгэн түүх заавал байх хэвээр. Тэгээд тэр чинь нөгөө revolving одоо нөгөө дахин давтагдчихэдэг зээлийн төгчний кредит картаар үсчихэд. Үйл хөдлөх ч юм уу машин ч юм уу тэр чинь revolving биш байнгын биш одоо ингэж нөгөө юу гэмдэ дуустдаг одоо эвтэй зээлүүд ч гэдэг юм те. Тэгээ ингээд яг сургаж өгч байгаа байхгүй те. Тийм л ах хэвээр тэхгүй бол болохгүй, ийм л ах хэвээр тэхгүй бол болохгүй гэдэг. Яг тэгэхээр чинь ингээ хүн тэрэндээ ингээ гоё хайрцаглагдаад кредит карт байгаа. Жил болгон гоё тэр чинь өсгөж өгнө штэ. Нөгөө хязгаар энэ те. Тэгтээ хэрглэж болохгүй. Зүгээр л гоё хадгалж явах хэрэгтэй. Би зүгээр ингээд хоёр талын санхүүгийн системийг ингээд харьцуулаад бодоход Америкийн кредит скор одоо онооны систем байж штэ тий. Энийний нэг давуу тал нь болохоор зэрэг тэр хүний одоо хэр найдвартай хүн бэ гэдэг системийг харуулдаг байгаа байхгүй тий. Манай Монгол болохоор зэрэг өнөөдөр Монголд айгүйх апп байдаг юм билээ. Зээлийн аппнууд ингээд утсан дээр ингээд суулгаал тэгэд тэрний тэгтээ нэг баруун солгоогүй хүмүүс айгүйх уцаараа зээл авдаг болсон байна. Тэгээд одоо нөгөө нэг ингээд хүмүүс чинь нөгөө privacy нөгөө нэг нууцлаа нэг нуудгүй баг ингээд эргэсийнхаа дугаарыг манай нөгөө нэг ерөнхий сайд чинь нөгөө ковидын вакцины хийлгэж явахдаа миний төрсөн өдөр эргэстрийн дугаар гэдэг ингээд хэлээ сууж ирсэн шүү дээ тий одоо хэрэг танаас санаж байгаа бол тэгэхээр чи манайх чинь нөгөө нэг ингээд өөрсдийнхөө мэдээллийгээд нууцлж сураагүй учраас эргэстрийн дугаар ингээд хамаг юм ил байж идэг тэгэнгүүт нөгөө баг хамаатан саднууд нь баг наах заахыг хичээхаа эргэстрийн дугаарыг ашиглаад app mapper ороод ингээд нэг нэгнийхээ нэр дээр ээжийнхээ нэр дээр зээл авчихсан хүүхдүүд хүртэл зөндөө байгаа байхгүй Монголд. Тэгэхээр зэрэг ингээд одоо нөгөө кредит скоринг систем байхгүй болохоор зэрэг ингээд дураараа хүмүүс зээл аваад ингээд дураараа ингээд зээлэндээ баригдаад одоо иймэрхүү юмнууд үүсэж шээ тий. Энд болохоор тэр кредит оноо скор байдаг болохоор одоо би машин авах гээд очингууд миний одоо бүх мэдээллийг аваад эднэр аваад ингээд цаашаа алга болчихдог шүү дээ тий. Цаашаа алга болгонгуудаа нөгөөдөг чинь юу шалгаад байдгийг миний бүх түүхийг шалгаад байгаа шүү дээ тий. Энэ артлаа ямар зээлтэй хэдэн төгрөгийн зээлтэй хаана ямар банкнаас ямар зээлтэй бүгднийг ингээд шалгаж үзэнгүүтээ өө энэ чинь 30-аас дээш хувийн зээлтэй юм 40% зээлтэй байна. Орлогынхаа 70% зээлтэй явахад би нөгөөдөл чинь найдваргүй түн шиг харагдаж шүү дээ тий. Тэнгүүт энэ аяг бол миний энэ машины мөнгө төлж чадахгүй маань энд ерөөсөн машин хөө байлчих юм уу тий. Одоо бүр зээлийн энэ түүх оноо эднэр гэж шүү дээ тий. Эн чинь зөвхөн одоо санхүүдээр яригдхаа байлаа, зээл дээр яригдхаа байлаа. Одоо бол ердөөсөө гээд ажил амьдрал бүх юмд оролцдог. Одоо ажилд ороход салбар тэр чинь ажилд ороход тэр чинь ингэж гаргаж ирж хараад энэ хэр найдвартай хүн бэ, энэ хэр ухаалаг хүн бэ гэдгийг ерөнхийдөө бас тэрүүгээр ингээ хардаг болц. Тийм учраас тэр чинь маш их одоо юу гэдгийг ачаа хариуцлага өгж байгаа. Гэхдээ тэр хэрээрээ хэрвээ хүн өөрийнхөө тэр зүйл дэг журамтай одоо шударга ингэж хандаж чадхал юм бол
буцаад амьдралын баталгаас ингэж нөгөө болж өгч байгаа байхгүй тий. Тэгээ тэрүүгээр хүнийг харчиж байгаа. Тэрнээс биш одоо ингээ ажлын ярилцлага хийгээд одоо жишээл ганаа өтөр ингээд яриад мэдхгүй штэ тий. Өө энэ зулаа амир их ярьд юм байна. Ганаа арай бага ярьдаг, арай даруух юм байна. Ганааг авчиг тий. Sorry. Тэгтэл чин нөгөө зээлийн тэр систем чин болохоор харж агаад энэ олон жил энэ хүн ямар түүхээр яг ингээ яаж яваад ингээд ирчихсэн юм бэ гэдгийг ер нь хариуцлага нь ямар хүн бэ гэдэг нэлээд сайн гаргаад ингээ харчиж байгаа байхгүй тий. Тэгэхээр эн чинь бас тэгээ Америк чинь ганц системээр харчиж байгаа ш. 3 юм нөгөө нэг системээр ингэж хараад дундаж оноог нь гаргаж ирээ бүгднийг нь харж. Тэр дотор ерөөсөй байхгүй ш. Одоо миний жишээлхэд зулаа гээд 2 аатай байна, зулаа гээд 1 аатай байна тий. Бацул гээд ингээд бүх нөгөө нэг юмнуудыг чинь ингээд гаргаж ирээд харчих боломжтой тий. Тэр чинь бас нэг хүнд ийм хайрцаг хийж өгöd байгаа байхгүй. Наа дотор яаж гнаар заа гэдэг. Хүн болгоны эргээсийн дугаар чинь ганцхан чамд л байна. Тэгэл яг энэ дээр чинь дугаарлал одоо тэр кредит оноо ч юм уу те ингээд нэг ийм түүх үүсгээд тэгээд энэ дээр чинь үндэслэл одоо за энэ ганаа гэдэг чинь одоо хэр найдвартай хүү, урнаа гэдэг чинь хэр найдвартай хүү гэдгийг чинь гаргаад одоо тэгвэл энэ кредит түүх чинь юу дээрс үндэслэж авах нь те ганаа аль дэлгүүрээс хичнээн юм хизээ зээлэр яаж авчаасан, цалингийн зээл хэдэн удаа яаж авчаасан. Ингээд бүх түүхийг нь тэрнгэр чинь үүсгэж байгаа байхгүй. Тэгэхээр чинь одоо Монголд одоо жишээлх юм бол ингээд манай ингээд хамаатны хүүхдүүд ингээд ипотекийн зээл авч чадахгүй, мортгэж зээл авч чадахгүй гэж ингэж яриад байгаа байхгүй. Би тэрийг ингээд бүр заримдаа гахаад анх ингээд би асуудаг байсан байхгүй. Чи одоо ингээд юуны байрны зээл авч чадахгүй болтлоо хизээдээ яахад бүр те би болох нөгөө төлөч ингээл эндээс зээл аваад зээлээ төлөхгүй яваад байсан байх гэж бодвол дандаа тэгж асуудаг байсан байхгүй. Тэгсэн чинь үгүй шүү дээ анаа би чи ингээл амар сайн ингээл ажиллаа хийгээл яваад байсан гэсэн мөртлөө би ингээд ипотекийн зээлийг шал хүгийн юмнаас болж ипотекийн зээлийг өгдөггүй Монгол заяа гэсэн чинь цаана шал өөр кредит скор байдаггүй юм те Монгол. Байхгүй. Манай Монголд гэхдээ энийг багаас нь ингэж яг хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Одоо энэ ер нь ямар нэг системийг санхүүгийн яа тэгэхээр за одоо би ингээ мөс эдийн засагт сурч байсан те манад ингээ нэгтлэн бодохын хичээл заадаг байсан. Тэгэл ингээл нөгөө тэ өсөг зураал тэнд тэ гэл ингээл явдаг гэсэн байхгүй. Гэхдээ бидний хувьд болохоор ингээд яг нэг дадлага дээр ч юм уу тэрийг чинь ингээд хэрэгжүүлэх айгу баг одоо тэр боломж баг байхгүйсэн байхгүй. Энд ирээд ингээд нөгөө нэг анх банк нээлгсэн чи юм чек өгдөг. Чекний юм ном өгдөг. Тэрний арттал дээр нь өшөөнийг ном тэр нь яг ингэж нөгөө баланслуулдаг. Орлогч нь, зарлагч нь, орлогч нь, зарлагч өдөртөө судартай бүх юмнууд чи яг ингэ баланслуулаад ирдэг байхгүй. Тэр амар сонирхолтойсэн байхгүй. Яг нөгөө заасан хичээл энэ байгаа юм чи. Амьдралдаа хэрэгжүүлээд. Өнөөдөр би энэ чекийг авчираад энэ ч тушаацсан. Тэрийгэ биччихнэ. Тэр дэлгүүрт ороод тийм юм бодсон. Тэрийгэ биччихнэ. Яг ингээд нэмж хасаад өдрийн дараа яг тэрийг чинь ингээд бодоо яваад эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр орлого юм байла, зарлага юм байла. Одоо зээл авч болохгүй нэ ш, тэ. Одоо тэгэж болохгүй нэ ш. Ягаад тэгэхээр энэ хоёр чинь ингээд нөгөө таарч ирэхгүй нэ шүү гэдгийг ингээд хараад идэг болчихж байгаа байхгүй. Одоо болохоор бүр амар болчихж байгаа. Нөгөө бүх юм интернетээр ингээд ороод ирж байгаа учраас банк чинь чамд хэлээд өгч байгаа. Тэгтээ тэр бас миний хувьд бол аюултай. Би болохоор өөрөө яадаг хүн бэ гэхээр би юмыг бичиж эсвэл яг ингэж нөгөө өөрөө яг ингэж хийжээж надад ингэж одоо юм болдог компьютер итгэдэггүй юм байна те. Тэгэхээр би болохоор тэр чинь надад хэцүү байгаад идэг байхгүй. Тэр чинь ингээ харахаар ойлгомжгүй юм шиг те. Мэдээж санагдаад байгаа. Тий. Тэгэхээр ингээ бичдэг байхгүй. Тэгжээж яг ингээ хардаг. Тэгсэн байна. Ингэсэн байна. Тэр чинь яг тэгсэн юм биш тэгээд ингээ нөгөө дараа нь ингээ ботсон ч гэсэндээ тэнд яг тэгсэн штэ. Энд чинь нэг ингэсэн штэ гэдэг яг тэрийг ингээ нөгөө олоод идэг байхгүй. Гэхдээ маш олон хүн бол зүгээр л энэ ап ашиглаад утсан дээр ч юм уу те. Одоо зүгээр банкныхаа юун дээр л бүх орлого зарлага гаргаад ингээд хийгээд авах боломжтой болчихж байгаа байхгүй тийм. Яг хүн болгоны сурах арга барил өөр шүү дээ тийм. Тэгэхээр зэрэг Монголын банкнууд ч гэсэн одоо тэгээ бас юунд хаана юу хүнсэндээ зарцуулаад байгаа юм, юунд зарцуулаад байгаа тэмхэр юмнуудыг бас зарим банкнууд хараад хэлээд өгдөг болсон юм билээ шүү дээ тийм. Тэр нэг тэрийг хараад за би ийм юмд ийм юм зарцуулаад байгаа юм тий. Тэ одоо дараа сарда тэрийгээ илүү анхаарах хэрэгтэй юм байна ч юм уу тийм. Нэг иймэрхүү юм харж мараа тэгээ дараа сарда тэрэндээ илүү анхаарал явуулах юм байна. Нөгөө кредитийн түүхээ сайжруулах тал дээр яг хоёр мэргэжлийн хүн сууж штэ. Та ямар яаж кредит түүхээ сайжруулах ямар зөвлөгөө өгөх вэ? Ер нь бол за хамгийн эхнийх нь болохоор зэрэг төлбөрөө
эртхийх ёстой байхгүй. Төлбөр их баг байх нь ерөөсөө хамаагүй. Тэр нь $3 ч бай, $300 ч бай, $3,000 ч бай. Чи тэр төлбөрийг цагтаа төлсөн үү үгүй юу? Цагаас өмнө төлсөн үгүй юу гэдэг бол хамгийн чухал зүйл чинь нэг нь байхгүй. Тийм болохоор зэрэг тэр ерөөсөө төлбөрийг бол 2-3 7 дотор дандаа эрт төлөх нь бол хамгийн чухал зүйл нь. Хоёр дахь нь болохоор зэрэг Америк дөнгөж ирсэн хүмүүсийн нэг дандаа асуудаг. Мөгийгчээ би ингээд кредит оноо эхлэх хэрэгтэй байна. Хаанаас юунаас эхлэх вэ гэнэ тэргээд банкнууд болохоор зэрэг тэм хүмүүст ерөөсөө юу өгдөг байхгүй юу? Шууд кредит карт өгөхгүй шүү дээ. Чекинг карт Apple их юм шүү дээ. За оюутан биш бол түүнээс биш аялаар явж байгаа хүмүүс, аялын виз мэдтэй хүмүүс бол бүр банкнд за цөөхөн хэдхэн тооны банкнууд л юу нээлгөхөөс биш бүх банкнууд тэр хүмүүст шууд аккаунт данс нээлгэж бас чадахгүй. Тэгэхээр зэрэг зөнгөс шинээр ирж байгаа ч юм уу, шинээр ирж байгаа оюутнууд ч юм уу эсвэл хурдан яа гэх юм бол хамгийн амархан авах картнууд болохоор зэрэг одоо дэлгүүрийн картнууд байдаг байхгүй тий. Дэлгүүрийн картнууд тэднээс яагаад тэгэхээр зэрэг нөгөө нэг бараагаа хурдан зарах гэдэг тий. Тэгэхээр яг тэр дэлгүүрээс одоо цамц ч юм уу ямар нэгэн бараа худалдаж авлаа гэх юм бол миний яг саяны хэлдэг шиг буцаага нөгөөдгийгөө 2-3 7 дотор гэлс нөгөө тэрийг буцаа зараал тэрний мэдээлж гисэн бас нөгөө тэр юунууд руу явж байдаг байхгүй. Зээл гэдэг чинь эдний хувьд бол яг тэр нөгөө ингэж дахин давтагдчихэйдэг одоо өөр одоо юу гэмтэй барьцаагүй өөр нөгөөх нь болохоор барьцаатай өөр гэдэг ингээ хуваагдчихж байгаа байхгүй. Тэгэхээр зээлийн түүхэнд хоёулаа ах хэвээр. Хоёулаа байж ээж зээлийн түүхийг өсгөнө. Гэхдээ хамгийн түрүүнд авдаг зүйл бол барьцаагүй өөр ахгүй яг тэр нөгөө зээлийн карт те. Тэгэхээр зээлийн карт одоо зарим банкнууд дээр очиод өөрийнхөө мөнгийг $500 ч юм уу хийгээд зээлийн карт аваад тэрийг ер нь бол зээлийн картаар түүх үүсгэхэд 6 сар ч юм уу зарцуулагдана те. Тэгэхээр 6 сар тэр өөрийнхөө мөнгийг хэрэгжилж байгаа шүү дээ. Гэхдээ буцааж хийж байгаа байхгүй. Тэгэж хийж байгаа 6 сарын дараа нөгөө өөрийн чинь анх тавьсан $500 дээр дахиад $500 нэмээд ч юм уу $1000 зээлийн карт одоо ингээд өгчөж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр нэгдүгээр зээлийн түүх одоо энэ чинь ингэж үүсч эхэлж болж байна. Нөгөө талаар гэхээр нөгөө нийгмийн даатгалын дугаар хэрэгтэй. Эсвэл tax ID хэрэгтэй. Тэгжээж Америкт зээлийн түүх угаасаа эхлэн тэр дугаар хэрвээ байхгүй бол зээлийн түүх гэдэг юм үүсэхгүй. Тэгэхээр заавал тэр дугаарыг авах хэрэгтэй. Татварын дугаар гэдэг юм уу? Эсвэл нөгөө нэг тий хэрвээ боломжтой бол нийгмийн даатгалын дугаар. Нийгмийн даатгалын дугаар гэдэг бол Америкт агаар ус гэсэн үг. Нийгмийн даатгалын дугаар дээр тэгвэл эхлээд кредит карт авахын тулд зээлийн карт авахын тулд тийм алхмыг хийж болно. Уг нь бол маш олон газрууд нь заавал өөр нэгэн гишүүн хүн татаж оруулж иржээж тэр газрын гишүүнчлэлтэй олгож тэр газраас одоо данс нээлгэх карт авах ингээд эрэхтэй болж ирж байгаа шүү дээ. Гэтэл зарим банкнууд одоо яаж юм гэхээр заавал тэр нөгөө өөр хүнээр гишүүнчлэл авалгүйгээр харин $500 барьж очиод одоо юу гэдэг тэрнээс нь $75 гишүүнчлэлийг чинь болгонгуудаа тэр газруудын хувьд зээлийн карт өгөх шаардлага нь хамаагүй бага байдаг. Зүгээр нөгөө нэг банкнуудаас очиод. Тэгэх юм бол зээлийн картыг $500 $75 гишүүнчлэл нь өөрөө олонгуудаа тэднээс $500 кредит карт бас аваад дахиад энийгээ төлбөрөө ингэж хийж яваад 6 сар ерөнхийдөө тэгээд зээлийн түүхийг яг ингэж үүсгэж эхэлж байгаа байхгүй. Тэрний дараагийн ерөнхийдөө худалдаж авч болох нэг юм бол машин. Машин авсан тохиолдолд 3-4 сарын дотор зээлийн түүх бүр айгүй ингэж өсөрч хөгждөг байхгүй. Тэгтээ эхний 2 сар биш шүү. 3-4 сарын дараанаас яг тэр нөгөө нэг одоо энэ зээлийн товчоонууд руу мэдээлэл чинь 3-4 сар яг ингэж жигд очсны дараа тэр чинь өсөрч ингэж нөгөө хөгждөг байхгүй. Эдний зээлийн түүх чи ер нь хамгийн дээдлийн оноо 850 тий. Тэгэхээр нэг кредит карттай нэг машинтай 6 сарын дараа гээд ингээд харах юм бол ер нь яг төлбөрөө сайн хийсэн бол 720 оноо хавцаа зээлийн түүх чинь өсрээд түрээд ирнэ гэсэн үг. Энийний дараа байшаа авч болно гэсэн үг байхгүй. Тэ дараагийн алхам одоо том хөрөнгө оруулалтад бол байшаа авч болно. Гэхдээ тэр чин орлого зарлагын харьцааг одоо бол айхтар чанга харж эхэлнэ тийм үү. Машиныхын төлбөр нь хэдэн за яг хөө энэ ч одоо ингээд 4 жилийн дараа дуусчих юм байна. Зээлийн карт нь ийм байна. Орлогынхоо дөнгөж юу гэдгийг 2% нь л төлбөрөө хийж явдаг юм болж байна. Орлого нь хэд юм бэ? Татвараас өмнөх нь тий. За тэрийг нь ингэж харж тооцоол энэ байшингийн дүн тэгвэл бид нар энэ хүүтэй жилийн одоо энэ хүүтэйгээр энэ хүнд зээлдэж ингэж өгөхөд бол ийм төлбөр ингэж гарч ийн орлогынхоо 30%-аас бас л бага байна болж байна.
гэдэг яг энэ нөгөө шийдвэрүүдийг гаргана. Тэгэхээр зээлийн түүхээ үүсгэхийн тулд ямар ч л байсан эхлээд бага халхам, дараа нь хоёрт халхам, гуравт халхам эднэрээ хийн. Ер нь болвол нэг жилийн хугацаанд бол зээлийн түүх аягүй сайн өсөж болно. Хөгжиж болно. Хүн бол 2-оос дээш кредит карттай байх хэрэггүй. Америкт хамгийн дээдл нь 2 кредит карт. Анх нийлэгсэн 2 кредит карт хугацаа өсөх тусам тэр чинь кредит зээлийн түүхэнд сайнаар ингэж орж эхэлдэг тий. Машин аваад төлбөр хийх тусам зээлийн түүхэнд маш сайн болдог. Угаасаа мэдээж байшаа авсан тохиолдолд бол зээлийн түүх төлбөрөө хийгээл явж байгаа тохиолдолд маш сайн байна л гэсэн үг. Ер нь бол тий. Тэгэхээр зээлийнхээ түүхийг хүн одоо ингэж нөгөө нэг зөвөр авч явъя гэх юм бол яг тэрийг л харах хэрэгтэй. Кредит картаас жоохон юм авч болно. За тэгтээ одоогийн хувьд бол ингээ кредит карт чинь поинтууд өгч байгаа. Оноонууд өгч байгаа байхгүй тий. Би одоо энэ усыг ингээд авангууд $1 авсан бол $1 тий юунд point гэдээ орчиж байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй хэрвээ би өөрөө маш сайн хөтлөж чадах юм бол сард бүх зүйлээ зээлийнхээ картаар авангуудаа оноо цуглуулангуудаа буцаага тэрийгэ яг 15-21 хоногийн дотор хийчихэж байгаа байхгүй төлбөрөө хийчин. Тэгсэн тохиолдолд би онооч авцсан. Тэрүүгээр магадгүй аялж болно шүү дээ. Тэр чинь яг ингээд буцаад нөгөө нэг надад одоо ингээд орж ирэх орлого болж ирж байгаа байхгүй. Миний мөнгө зүгээр ингэж гарч байгаа биш. Харин буцаж ингэж нөгөө нэг орлого болох дахин нэг их үүсвэрийн нөгөө нэг юу болж. Тэгэхээр тэр бол бас хөтөлгөө аягүй чухал байхгүй. Энэ бол ихтэй санхүүгийн систем сайн хөгжсөн орнуудын жишээлтэй. Манай монголч энэ кредит картны төлбөрийг хүнээсээ авдаг юм байл шүү дээ. Америкт болохоор зэрэг кредит картны энэ төлбөрийг бизнесээс авдаг байхгүй юу? Ямар төлбөр вэ? Кредит картны тэгээд мэдгүй та нар одоо ингэ та очиод кредит картаар зарим нэг газарт ингээд очихлаар заавал доотлол нь $25 юм авах хэрэгтэй гэдэг ингээд бичсэн байдаг шнэ нэг жижиг дэлгүүрүүд ч юм уу. Яа тэгэхээр 25-аас доош одоо долларын та кредит картаар татангууд тэр фин өндөр дэлгүүрээс банкны татж байгаа төлбөр нь өндөр байгаа байхгүй. Тэгэхээр ашиггүй болчихж байгаа. Угаасаа кредит картаар үйлчлэгээ хийхэд тэр байгууллага дандаа төлбөр төлнө. Банкнд юун за төлбөр төлнө. Тэр кредит карт нь одоо Visa, Master ба шүү дээ тийм. Visa, Master чинь тэр компаниуд нь байхгүй. Тэгэхээр зэрэг одоо тэр ресторанч бай, тэр дэлгүүрч бай. Тэр ресторан дэлгүүр Visa, Master картанд одоо тэр кредит картыг транзакшн хийдэг тэр компаниудад 1%, одоо 0.1 хэдэн хувь юм. Зарим бүр 1-2% ч юм уу тэр мөнгийг ингээ байнга төлж яадаг байхгүй. Тэгэхээр Монгол ч гэсэн ялгаагүй адилхан Монголд хязгаарч Master Visa карт та нар энийг өнгөө энийг үйлчлэгээ хийгээд ингээд өгөхгүй шүү дээ. Монгол болохоор зэрэг тэр юуных нь хүнээс нь авдаг юм бэл. Америкт болохоор зэрэг бизнесээс нь авдаг байхгүй. Тий. За тэгвэл үр дарах тухай нэг асуулт байна. Энэ орон сууцны зээл, оюутны зээлтэй харьцуулахад зээлийн картын ер нь өндөр хүүтэй байдаг тий. Байх нь юуны зээлийн одоо зээлийн картны өөр нь илүү өндөр хүүтэй байдаг тий. Орон сууцны зээлтэй харьцуулахад үгүй юу? Үгүй юу? Хүн хамаагүй өндөр шүү дээ. Тэгэхээр одоо таны болон танаа гэр бүлийнхэн одоо энд ер нь яг яаж ханддаггүй. Ер нь одоо үр дарах одоо та бүхний одоо нууц стратегич яг юу байдаг вэ? Хэрвээ одоо за кредит картны өртөө хүмүүс байлаа шүү дээ тий. Тэгэх юм бол үр дарах хамгийн зөв арга бол хамгийн өндөр хүүтэй өөрөө хамгийн их дарах хэрэгтэй байхгүй. Кредит картны өрнөд бол тэгвэл хамгийн өндөр хүчин чинь чамайг хамгийн хүрээнд оруулж байгаа юм чи хамгийн өндөр хүчин дээр байхгүй. Америкт айгүй их олон банкнууд та нар манай картыг авах юм бол тэр өрөө төлж болно гэсэн ийм одоо инсентив одоо шагнал гэх юм уу монголоор тий. Тиймэрхүү юмнууд айгүй их зарладаг байхгүй. Тэгэхээр Америкт байгаа хүмүүс бол тийм боломжийг ашиглаж болно. Мэдээллүүдийг зөв аваад тэгэхээр зэрэг одоо би юу гэдгийг энэ банкнд миний кредит картны хөө 9.5% бажетл одоо тэр банкны кредит картны хөө 6.5 бажиж болно шүү дээ тий. Тэгээд тэр банк одоо та нар тэнд байгаа өөрөө манайх руу шилжүүлээд манай 6.5 хүүтэй кредит картыг авч болно гэх юм бол 9.5-аас тийш 6.5 руу шилжүүлсэн дээр тэр шилжүүлэхийн төлбөр айгүй өндөр байдаг. Одоо тэр шилжүүлж байгаа төлбөр их өндөр байхгүй. Зарим нь болохоор зэрэг тэнд зарим яг фи байдаг, төлбөр байдаг. Зарим нь болохоор зэрэг эхний 1 сар ч юм уу 2 сар ч юм уу хүүгүй мөнгө гэсэн тиймэрхүү дийлнүүд байдаг байхгүй. Тэгэх юм бол би одоо эхний 1-2 сар гялс би энэ өргөд хөлөө дуусчих чадна гэж бодох юм бол тэрийг тийшээ шилжүүлээд мэдээж одоо тэрийг тийш шилжүүлэхийн тулд тэр хүн ч бasic тоо бодож чадах
чухал үүдтэй нэг. Миний Аль нь хувьд надад бол би илүү тэгж чухал хэлэхгүй. Яг хөө тэгж шилжүүлж болно л доо. Гэхдээ ер нь дандаа алдагдaltaй юм шиг надад санагдаад байдаг. Яг тэгвэл нэгдүгürt өөрийн чинь авсан кредит карт ингээд хугацаа явагдах тусам уг нь өөрийн чинь ингээд зээлийн түүхэнд сайнаар ингэж орж байтал өөр нэг компани шинээр ингэж нөгөө кредит банкны карт авангуудаа тэр шилжүүлэг хийдэг. Нэгдүгээр түүхэнд жоохон тийм. Хоёрдугаар тэгэхээр тэр чин тэгээ шилжүүлэг хийхэд ерөнхийдөө аюу өндөр төлбөр ингэж нөгөө нэг одоо хийж шилжүүлдэг. Би юу гэж зөвлөх вэ гэвэл хувь хүний зээл авах хэрэгтэй. Хувь хүний зээл аваад тэр нь бол хүүн хамаагүй бага. Мэдээж байшингийн зээлээс бол арай өндөр боловч 7 жил ч байдаг юм уу 9 жилийн хугацаатаагаар одоо бол нэг жилийн 7-8% хүүтэйгээр гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр кредит картын хүү чинь өөрө 29% ч юм уу эднэр ерөнхийдөө тийм байдаг 23-аас 29% тий. Тэгэхээр тэгэлгүйгээр хувь хүн өөрийнхөө зээлийг аваад яг сахилга хата бариад би энэ нөгөө нэг авсан одоо зээлийнхээ картны үрийг хувь хүнийхээ зээлээр таглана. Энэ 7 жилийн хугацаа бол 7 жил ч гэлтгүй те 3 жилийн дотор ч гэдэг юм би яг таглана гэдэг юм бол хамаагүй бага зээлийн нөгөө нэг юуны хүүтэй одоо нөгөө хүүтэй хэрнээсээ дахин ингэж нөгөө нэмэгддэггүй зээл болж байгаа байхгүй. Тэрнээс наач амьдрал дээр хэрэгжихэд амар хэцүү шүү. Хэрвээ боломж тийр чин боломжтой байсан бол өнөөдөр энэ банкнууд шин бүгдээрээ bankrupt болоод гарчихсан байсан. Хэрвээ наач одоо айгүй олон тийм чи боддоо өнөөдөр энэ банк хэрвээ би хувь хүмүүст зээл өгөөд кредит карта боловч нөх юм бол юу гэж энэ банк өнөөдөр би кредит карта болоод энэ зулаад би хувь хүний зээл өгчих кредит картыг хураад авчих. Зээлийн түүх чи өөрөө маш чухал байгаа байхгүй. Хэрвээ миний зээлийн түүх би тэр банктай аягүй сайн харилцаатай байгаа тэр хувь хүний зээл амархан биш шүү дээ. За чи хамгийн сүүлд хизээ хувь хүний зээл авах гэж оролцсон. Би өөрөө бол яг авах гэж оролцсон. Жишээлбэл манай нөхөр 1 сарын өмнө авсан. Хувь хүний зээл чинь тийм амархан биш байхгүй юу? Би одоо зүгээр хувь хүний зээл авахд оролдоод явж байгаа зөндөө олон монголчууд байна. Харин тэгэхээр зөв банкндаа очих хэрэгтэй. Тэгэхээр яг хүн өөрөө тэр нөгөө тэд нар чинь ингээл өөрсдийнхөө л банкнд явж байгаа шүү дээ. 5 жил, 10 жил, 20 жил байсан банкнууд руу байгаа мэдээллээ маш сайн судлах хэрэгтэй байхгүй. Одоо бол бүгд үнэхээр яг яалтчгүй байж л байгаа. Нэр монгол хүмүүс айгүйх асуудаг. Яаж нөгөө нэг энэ зээлийн карт авах вэ? За тэгвэл бүгднийг танаа нөхөрлөөч явуулж судлуулна. Манай нөхөрлөөш. Нөгөө нийгмийн даатгалын дугаартай ч юм уу татврын юм дугаартай юм хүн байх юм бол заавал нэр кредит картны үүрэгтэй тэгж байхсгүй шүү дээ. Хэрвээ кредит картны өөртөө байх ёсгүй заа юу. Гэхдээ би зүгээр хүмүүс хардаа. Хувийн зээл гэдэг нэгдүгээр амар хэцүү. Хэрвээ хувийн зээл банкнууд чи зүгээр би бизнест ажиллаад одоо 10 хэдэн жил болж байна. Бизнесийнхаа ашигын талаас бодсон ч ямар ч банк өнөөдөр би энэ хүмүүс би хувийн зээлийг нь гаргаад өгчээ. Тэгээд кредит картныхаа тэр банк кредит карт чинь тэр банкны орлогын нь их үүсвэр шүү дээ. Тэр хувийн зээлч өөрөө бас үүтэй байгаа шүү дээ. Өөрөөсөө тэрний их үүсвэр нь ганцаархнаа кредит карт. Их үүсвэрийнх нь нэг нь авахгүй. За би буцаад авчи. Их үүсвэрийнх нь нэг нь кредит карт. Өнөөдөр энэ банкнууд чинь кредит картаар мөнгө хийхэд за цааш нь хөрөнгө оруулалт ирээ тэр зөндөө за банкнуудын орлого ярих юм бол бид нар дахиад нэг өшөө нэг подкаст хийх шаардлагатай болно. За хэрвээ кредит картаа солиод хувийн зээл өгөх юм бол тэд чи кредит картаа хаагаад хувийн зээлийг өгвөл багаар ингэ солиод ингэж явуулна гэж миний яг хэлж байгаагаар тий нийгмийн даатгалын дугаартаа авах хэрэгтэй эсвэл татврын дугаартаа авах хэрэгтэй. Тэрнээс хувийн зээлийг хүн болгонд өгөхгүй. Гэхдээ зөв банкнда хүн очих хэрэгтэй байхгүй. Ер нь бол мэдээлэлээ өөрөө яг уншаад өөрөө яг тулгаж харж иж зөв банкнда хэрвээ очиод зөв асуултуудыг тавьж чадах юм бол хувь хүн авах зээл бас байгаа. Би тэр нөгөө баян аав ядуу аав гэдэг номын зохиогч ярьжсэн байхгүй. Тэр хүн хэлжсэн чинь за Америкчууд бол айгүй том хаустай машинтай айгүй харахад бол амар гоё. Ерөөсөл баян юм шиг мөртлөө баг ихэнх нь ядуу амьдэрдэг гэж ярьжсэн. Тэр хэр бодтой. Хоёр талаас харж болно л доо. Сайхан байшинтай, сайхан машинтай, сайхан ингээд тогтоодохтай ингээд амьдраад одоо явна гэдэг бол хүнд магадгүй тав тухайг өгдөг, аз жаргалыг өгдөг тэрүүгээрээ баян байж болно шүү дээ. Тэр хүний сэтгхүүд нөгөө талаас ингээ харахаар энэ хүн заавал машинтай авах хэвээр мó, байшинтай авах хэвээр мó яг хэрэгцээндээ бүх юмнуудыг тааруулж үлдээгээд үлдсэнийг мөнгөн дүнгээр хадгалаад явж байгаа нь баян хүн юм. Тэгэхээр нөө хоёр талаас бас энийг харж болж байгаа байхгүй. Нэг түүх байдаг Америкийн зүгээр Walmart-ын цэвэрлэгч залуу илүү дээ. Бүр ийм
тэрэндээ ингээл ямар ч хил амгүй амар сайн ажилдаг. Тэгэл ингээл хүн харахад өөрхий яг л ийм нөгөө норхоо хувцастайгаа тий тгийг байшин ч байхгүй. Хүүхэд байхгүй, ихнэр байхгүй, юу ч байхгүй. Нэг хідэн нөгөө үеэлүүдтэй гэж. Тэр хүн болохоор тэгж 40 хэдэн жил жилээдээ ингэж ажиллаад тэгээд гинтэн нас орсон баг. Тэгээ за энд ч одоо юу аах те хөрхийн амтаа ингээл яасан гэсэн чинь $7 сая хадгалсан байсан гэж байгаа юм. Зүгээр л хадгалчихсан. Одоо тэр нөгөө өөрийнхөө ингээд хийс. Тэр $7 сая дөрөв нөгөө нэг одоо тэр одоо нагц ахна гэхлээр ч одоо юу зэн те тэд нартаа гэрээслээд үлдээсэн. Тэгэхээр тэр хүнийг баян гэх үү. Тэгэхээр тэр баян үрдний хувьд болохоор энэ ахгүй. Одоо сайн үр муу үр гэж байна шүү дээ байдаг. Гүдээ. Жишээлх юм бол house гэж шүү дээ. House чи real estate үл хөдлөх хөрөнгө. Үл хөдлөх хөрөнгө чинь appreciated буюу үн value үн дандаа өсөж байна. Гэтэл чи хажууд нь $100,000 машин авлаа. Машин яадаг. Машины үн өсдөггүй буурдаг. Машин чинь liability. House бол тэр байшин бол тэр хүүний хувьд чи үл хөдлөх хөрөнгө байхгүй. Гэтэл машин болохоор зэрэг одоо хөрөнгийн эсрэг тэр хүний хувьд чинь одоо өөр төлбөр болоо явчихж байгаа байхгүй тэр машин чинь бензин орно дээр нь нэмээд бүхэл юмд нь тэр чинь мөнгө зарцуулна шүү дээ тэр машин чинь. Тэгээ тийм болохоор одоо сайн өр муу өр гэж байгаа. Бид нар Америкийн талаар ер нь ярьлаа шүү дээ. Тэгээд нөгөө бид нар одоо ингээд болж байгаа орлого энэ тэр гэдэг ингээд ярьж байна. Монголд ч гэсэндээ гэхдээ яг энэ зах зээл дээр гарч ирэх боломж байгаа гэдэг бас хэлсэн зүг бах тий. Одоо хүн ажиллаад цалин авч байгаа тэр цалингийнхаа хувийг нэрээ бас энэ олон улсын энэ зах зээл дээр ямар нэгэн зүйл болгоод буцаагаад орлого олоод авах одоо боломж олгоогоос нэгдчихсэн тий. Тэгэхээр зөвхөн Монголын зах зээл дээр л би ингэх ёстой гэж бас бити бодосоо гэж би бол хүсэж байна тий. Би бол олж байгаа хаана л олж чадчихээн тэр хэмжээгээрээ би жоохон ч гэсэн илүү гаргаж чадвал тэрийг буцаагаад орлого болгох тэр юм хийдэг энэ боломж бас байгаа. Зүгээр миний ингээд харж байгаагаар үнэт цаас хувьцаа дээр бол яалтчгүй хүн маш их цаг зав мэдээлэл цуглуулж ээж тэр цаг заваа зарцуулаад энерги зарцуулаад тэрийг уншиж ойлгоод ингэж харж ерөнхийдөө тэгжээж үн цаасны зах зээл дээр өөрийнхөө хөрөнгийг оруулах угаасаа ухаалаг шийдвэр нөгөө талаар хэрвээ хүнд яг тэр мэдээлэл нь бүтэн байхгүй яг тэгж цаг заваа зарцуулж чадахгүй гэж бодож байгаа болвол энэ үл хөдлөх хөрөнгө яалтчгүй хамгийн одоо нөгөө ухаалаг хөрөнгө оруулалтын нэг болно шүү тий. Тэгэхээр заавал өөрөө байшаа авах гэж бас зүтгэгч биш. Өөрийнхөө чадлын хэрээр олон улсын зах зээл дээр үл хөдлөхийн зах зээл рүү оруулж ирэх юм бол $5.10 гэлтгүүгээр оруулж ирээд л сар болгон байх юм бол эн чинь буцаагаад ингээд нэг мөнгө гарна. Хоёр дахь нөгөө нэг маш чанартай одоо найдвартай те оруулж болох газар гэх юм бол Америкийн урт хугацааны засгийн газрын бондууд магадгүй хүн Монголын хадгаламжийн банкнаас бага үйж болно. Гэхдээ энэ бол урт хугацаанд үнэхээр найдвартай одоо тэ хамгийн одоо юу гэдэг юм бэ тогтвортойгоор оруулж болох орлоготой нь гэвэл бас ийшээгээ нөгөө нэг ингэж оруулж болох юм бэлээ гэдэг зүгээр мэдээллийн өнөөдөр яг нөгөө манай залуучуудад хамгийн эхлээд нэг нь болохоор зэрэг эхлээд дадал зуршил ч юм уу дадал зуршлыг эхлээ бий болгох хэрэгтэй болж байгаа. Түрүүний зулагийн хэлсэн 50 30 20 гэдэг тэр зүйлсийг эхлээ бий болгоод өнөөдөр би одоо сая төгрөгийн цалинтай байна уу 3 сая төгрөгийн цалинтай байна уу те би орлого их болохыг хүлээх биш. Бага орлогод бага орлогон дээр ямар ч ядуу нэг савнгийн тасархаа олддог. Тийм нөгөө хүнжлийнхаа хэрээр хөлөөж их хэрэгтэй юм байна. За тэгээд одоо би сая төгрөгтэй байх юм бол би эхлээд 50 30 20 гэдгийгээ би эхлээд бий болгох хэрэгтэй юм байна. За тэгээд тэн дээрсээ үнслээ эхлээд би дадлага зуршлаа бий болгочлоо тийм үү? Тэрийг үнслээ бий болгочлоо. За тэгвэл миний дараагийн шат юу юм бэ гэхээр зэрэг за одоо би нэг хэдэн төгрөг ингээд нэг хуруу хумсаа хугасалж байгаад ингээд бий болгочлоо. Тэгвэл би энийгээ ашиглаад би юу хийж болох юм те дараагийн нэг хөрөнгө оруулах ингээд тэр чинь миний хоёр дахь алхам болоо явж шээ те. За энэ бол ингээд хувь хүний хийх ёстой зүйлсүүд хувь хүний санхүүгийн сахилах батыг бид нар ингээд дээр нь манай Монгол улсад юу хэрэгтэй төрийн зохицуулалт манай санхүүгийн системд амар чухал байгаа байхгүй юу.
бидний одоо энэ яриад байгаа энэ Америкт ингээл яриад кредит оноо, кредит скор энэ төрөө байж тий ингээ үн цасны хөрөнгө оруулалт энэ төргээд Монголд энэ бүх зүйлсүүд чинь хэцүү шүү дээ. Бид нарт одоо кредит оноо гэж юм байхгүй чинь тий. За регистрийн дугаар гэж байдаг юм. Тэгвэл регистрийн дугаарыг ашиглаад бид нар кредит оноо гэдэг зүйлсийг бий болгож болох юм байна. Тэгвэл кредит оноо дээрээс үндэслээд бид нар тэгвэл байрны зээлийг ч юм уу иймэрхүү зүйлсийг бид нар залуучуудаа тий бусад одоо зүйлсийг харгалзаж үзэхгүйгээр тэр хүний өөрсдийнх нь одоо төлбөрийн чадвар, төлбөрийн түүхнээс нь үндэслээ тэгвэл бид нар бас байр хүүлс, үйл хөдлөх хөрөнгийг энэ хүмүүст бий болох хөрөнгөтэй болгох үндслийг бас бий болгож болох юм байна те залуучууд. Ингээд цаашаа уушаа даашаа тэгвэл өөр ямар боломжуудыг бий болгох. Дээр нь үн цаасны салбар байж байна. Манай Монголын бонд чинь олон улсын зах зээл дээр бүр нөгөө юун дээр ингээ хамгийн доотлын рейтингтэй оноотой арилж ихтэж байгаа тий. Тэднүүсийг дээшлүүлэх юм гэх мэтчлэнгээр ингээд иймэрхүү зүйлээр засгийн газрын оролцоо санхүүгийн салбар хөгжүүлэх төр яалтч байхгүй хэрэг болж байгаа байхгүй. Ингээ хоёр тал ингээд зэрэг ингэж явж ижил санхүү манай Монголд дэшааш. Подкастынхаа дараагийн хэсэгт оръё. За би энд нэг факт хэлье. Америкийн дундаж өрх 1 сарын хүнсний эргэлээнд өнгөрсөн жилдээ харьцуулахад $270 илүү зарцуулж байгаа бол үүнийг 2 жилийн өмнөхтэй харьцуулахад 1100 орчим Америк доллараар нэмэгдсэн гэсэн ийм судалгаа байгаа юм байна. Тэгэхээр ийм үед Америкчууд хадгаламж үүсгэх гэхээсээ илүүтэй яаралтай сан буюу emergency fund-аас авч өдөр тутмын амьдралтаа хэрэглэж байгаа юм байна. За бодит ийм байдлыг ер нь та бүхэн яг яаж харж байна вэ? Маш инфляцтай холбоотой шүү дээ. Тэгэхээр чи одоо улс төр рүү орчих шүү дээ. Америк зүгээр шүү дээ. Улс төрөөс үүссэн бас яг инфляц шинэ нь бол яг нөө ковид сая нөө пандемик Biden, Ukraine, Israel таадаж хэлэхэд сая ковидын үеэр зөвхөн тань дээр гэхэд Америкийн засгийн газраас хичнээн доллар тань зүгээр нөгөө нэг бэлнээр өгсөн бэ. Яг энэс чи ихээс инфляц Америкийн засгийн газраас $1 аа. Уучлаарай. Ковидын үеэр бүх Америк хүмүүст Америкийн засгийн газраас манай тараасан нь ороогүй no sorry. Таны мөнгө байгаа юм шүү. Байгаа юм шүү. Очоод асуугаад. Тараагцсан. Тэгээд энээсээ үүссэн инфляц одоо бол хамгийн хүчтэй явж байгаа инфляц бол угаасаа энэ Ер нь бол тэр ихэнх улсууд ер нь мөнгө тараасан шүү. Ковид үеэр. Үүдэлтэйгээр үүсэж байгаа юу штэ. Тэрнээс Trump айгу мундагта газны үнийг бензиний үнийг тэгээ $2 байраад одоо Biden $3 байраад байгаа юм шиг штэ. Та бүхний амьдралд энэ инфляц ер нь яаж нөлөөлж байгаа юм бэ? Таны түрүүний хэлдгээр нөгөө хүнсний одоо жишээлхэд зүйлс авахд яалтч мэдгэж байгаа үстэй тий. Хуучин бол $100 ямар юм авдаг байлаа. Одоо $200 болчихж байгаа байхгүй яалтчгүй айгүй их ингээд нөгөө өсөлт ингээд үүсэж ирж байгаа. Тэр нөгөө инфляц бол одоо яалтчгүй бидний амьдралд бол эргэл туцалтгүйгээр орж ирээд ингээд суцсан. Гэхдээ нэрээ хүн инфляцч болжээ ямар ч болжээ зүгээр яг бид нар магадгүй ингээд нэг санхүүгийн хүмүүс учраас миний хувьд бол би яг тэгж бодож байсан. За одоо Америк энэ мөнгнүүдийг ингээд тараагаад байна. Яалтчгүй 2 жилийн дараа шок нь бол орж ийн тий. Инфляц бол яалтчгүй орж ийн. Тэр үед яах вэ гэдэг одоо төлөвлөгөөг би ч нэг сайн төлөвлөж чадаагүй л дээ. Гэхдээ ер нь бол яг дотор бол бодогдчихсэн тий. За одоо яг ийм болох гэж байна. Тэгэхээр одоо яах ёстой вэ гэдэг. Тэгээ тэр нь бас ингээд нөгөө бэлтгэх нэг хариу одоо арга байх л ёстой юм шиг. Гэхдээ энэ бол миний өсөө те Америкт үдэж байгаа миний 3 дахь эдийн засгийн хямрал болж байгаа. Би ч одоо 9 сарын 11-нд би Америкт байсан те. Манай нэг roommate охины аав нь ингээд надад ингээд ярьдаг байсан байхгүй. Миний ингээд сая ингээд 9 сарын 11-нд би ингээд хамаг мөнгө алдчихсан. Одоо ингээд би тэг ингээд гайхаад байгаа байхгүй. Энэ хүн одоо ингээд би Нью Мексикод байсан. Энэ Нью Мексикод байгаа хүн одоо яахлаар 9 сарын 11-нд мөнгө хамаг мөнгө алдчихдаг юм болоо. Тэгвэл харин нөгөө юугаар л сток маркет үн цаас дээр л хамаг мөнгө алдсан байлээ л. Бүр сүүл би баг 20 жилийн дараа нөгөөтг нь ойлгож байгаа юм шүү те. Тэгээд тэр ингээл 3 4 жил болоод дараа нь 2008 онд чи би дисид байсан шүү дээ те. 2008 оны эдийн засгийн хямрал хэд 12 он болтол үргэлжилсэн тийм үү. Нэг 12 13 он хавцаа бид нар тэрнээс чинь гарсан 3 4 жилийн дараа. Тэднүүстэй харьцуулахад энэ хямрал бол миний хувьд юу ч шүү. Энэ чи хямрал биш шүү дээ. Хүмүүс ажиллаач алдахгүй тэднүүстэй харьцуулахад за энэ хямралд Америкийн нэгдсэн улс амар бэлдэж орсон. Ганагийн хувьд инфляц яаж нөлөөлж байна? Мэдээж худалдаж авч байгаа зүйлийг нь өсгөр одоо нөгөө цалин өсөхгүй бол нөгөө
өөрийн орлого ингээл буурал шууд ирж байгаа. Шууд мэдэрчэн л дээр нь бол. Тийм байдлаар л мэдэрч байгаа юм. Одоо инфляц аягүй гоё нөгөө нэг доктортой болоод нэг оронтой тоонд ороод ирчихсэн. Одоо ер нь бид нэрний хэдэн сарын дараа бас буцаад нөгөө нэг тэрний үр дүнг ингээд нөгөө нэг хараад өргөн хэрэглээний бараа энэ тэр бүх юмнууд ерөнхийдөө нөгөө докторчиж ингээд ирэх. Одоо тэр цаг ерөнхийдөө төхөж ирээд ингэж. За тийм учраас одоо нөхөртэй хэлээ манай нөхөр одоо өглөө болгонд басаал портфолиогоо хараад тэгээд хилээд зулаа чам тэгжилээ чи нэг сарын дараа нэг мөсөн чи хараад би өргөн хэрэглээний бараа гэжсэн шүү. За тиймээс өөрөө мэдээгүй шүү тий. Үгүй яг инфляц бол угаасаа нөгөө нэг айгүй өссөн шүү дээ тий. 2 оронтой тоонд орж ирээд одоо буугаад 4.5 нар олж ирээ бууж ирж штэ. Гэтэ Америкт бол энэ удаад нөгөө эдийн засгийн хямрал болоогүй. Энэ бол зүгээр л нөгөө яалтчгүй инфляцийн өсөлттэйсэн. Тэгээд ажилгүйдлийн түвшин өөрөө аюу бага байгаа Америкийн хувьд. Одоо ажлын байр ерөнхийдөө их сайн байгаа учраас энэ бол эдийн засгийн нөгөө хямрал ингэж болохгүйгээд хамгийн санаа зовоож байгаа зүйл бол одоо нөгөө дэлхийн өөрөө ганцхан Америкийн одоо ч дэлхий ч нөгөө дэлхийчлэгдээд ингээд глобалчлагдаад явчихсан учраас зөвхөн Америкийн эдийн засгаас бас хамаарал биш те. Эн чин хятад байна, еврозон. Тэгэхээр чи энэ олгоны бас нөгөө нэг эдийн засгийн өсөлт өөрөө чухал байгаа байхгүй. Эсвэл эдийн засгийн тогтвортой байдал чухал байгаа. Гэтэл чин хятад эдийн засаг одоогоор айгу буурч ирж штэ. Нөгөө яг өсөж байгаа. Гэхдээ нөгөө хуучин өсөлтийнхөө хурдаар биш ингээ удаашраад ингээд ирж байгаа байхгүй. Тэгэхээр тэр чинь бас айгу том хэрэглээний зах зээл, тэр чинь бас айгу том үйлдвэрлэлийн зах зээл өөрөө ингээд ерөнхийдөө жоохон буурч эхэлж байна гэсэн үг байхгүй тий. Тэгэхээр чин ганц дангаараа Америк эдийн засаг нь гайгүй явлаа гэд бусад дэлхийн ингээд чирээд явчих чадал одоо байна уугүй юу гэдэг чинь бас нэг ийм асуудал тий. Одоо бензиний үн жоохон өсөж ирсэн. Яг тэгэхээр 100 болж байгаа. Одоо баяр болох гэж байгаа. Угаасаа бензиний үн жоохон ерөнхийдөө өсөж байгаа. Намраас бол гайг болоо. Намраас ерөнхийдөө өргөн хэрэглээний барааны үн ерөнхийдөө тогтворчоод одоо гэхдээ ер нь бас харж болохоор зарим нэг зүйлийг бол бас харж болохоор жимсэн дээр ч үйдэг юм уу тий. Талхан дээр ч үйдэг юм уу. Ерөнхийдөө бас ингээ харж болохоор үерүүгүй тий. Тэгэхээр яг уу тийм л л та. Би тэгвэл одоо дахиад нэг хитэн факт хэлье. За сүүлийн жилүүдэд шүү дээ те Америкт ахмад наснууд нарийн төлөвлөгдсөн санхүүгийн луйрын бай болж амь насаа алдах тохиолдлууд их гарч байгаа те. Тэрийг бид нар бас харж байгаа шүү дээ өдөр тутмынхаа амьдралаас. Тэгээд энэ FTC холбооны худалдааны комисс гэж байгууллагын анхааруулснаар энэ луйрчид болохоор нөгөө алдартай компани IT-гийн одоо мэрэгчлэлний дүрд хувраад одоо тухайн ахмад хүний бүр ингээ компьютерийн систем дэвтрээд за тэгээд тэр хүний хувийн болон санхүүгийн бүх мэдээллийг ингээд авсан байгаа байхгүй юу. Тэгээд тэр мэдээллийг аваад тухайн хүнийг одоо ямар ч одоо хадгаламжгүй болгоод гудамжинд гаргаж байгаа гэсэн ийм одоо мэдээллүүд байгаа юм. За одоо мөн бас энэ гэрээслэл их байдаг шүү дээ Америкт те. Гэрээслэлтэй гэрээслэлгүйгээс үл хамааран өв хөрөнгө тойрсон бас санхүүгийн гэмт хэрэгүүд их байна. За мөн амь даатгал бас маш одоо өндөр хөгжсөн шүү дээ Америкт те. Тэгэхээр амь даатгалын одоо системийн улмаас гэр бүлийнхаа хүнийг одоо санаатаагаар амь насын хөнөөгч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо гэмт хэрэгүүд их гардаг. Тэгэхээр ийм зохиомжуудыг хэрэгжүүлэх боломжийг олгодог санхүүгийн болон хууль зүйн тогтолцооны ноцтой алдаануудыг бол одоо бид нэр маш их олж харж байгаа. Тэгэхээр өв залхамжлалтай холбоотой санхүүгийн гэмт хэрэгүүдийн түгээмэл төрлүүд гэж юу байдаг вэ? Одоо энэ пирамид бизнес бас явж байна. Хайрын гэмт хэрэг гээл бас явж байна. Тэ одоо ингээл нөгөө хүмүүстэй чатлаад ганц үе хүн тэ хосоо олох гээд ингээд явж байна. Нөө чи л надад таалагдлаа. Одоо чамтай л яа. Чам дээр ингээд очихсан чи надад дутаад байна. Чи нэг тэгчээч гэдэг юм. Ингээд нөгөө мөнгөний салгаж ингэж аваад байдаг. Эсвэл би чам руу ингээд амар ийм бэлэг явуулсан чинь зартал нь ингээд нөгөө очихдоо ингээд болтгүй чи нэг ингээд зартын төлөөд авчаач эднэр гэдэг ингээд нөгөө тиймэрхүү гэмт хэрэгүүд бас байгаа даа тий. Пирамид бизнес амар олон жилээр үргэлжилж байгаа хэдэн тэрбумын зах зээлтэй ингээл явж байгаа шүү дээ одоо ч гэсэн тий. Тэгээ би зүгээр нөгөө жагсаалтыг харж байсан байхгүй. Тэгээ хамгийн сонирхолтой санагц юм Америкт 2024 оны жагсаалтаар хоёрт орж байгаа пирамидын хамгийн амар бизнес гэсэн чинь Newskin. 10 дахь нь Mary Kay. Тэгээд Newskin тэр дотор нөгөө Amway гэд байсан. Би энэ чи бичиж авч ирсэн. Тэгээ ер нь тэгээ бодглохлоор бас айгүй айхтраа байхгүй тий. Тим бизнес бас нөгөө Ponzi схем.
санхүүгийн одоо мэрэгчлэлт ингээд тэгээд би одоо таны хадгаламжийн мөнгөөр хувьцаа үнд цасны зах зээл дээр сайхан тоглоод танд бол баг эрсдэл байхгүй ол хашигч нь ийм өндөр байна гэдэг нөгөө маш сайхан бас юм яриад мөнгөний аваад яг үнэндээ би өөрөө тийм өв эднэр дээр нэг сайн туршлага өстой мэдхгүй зүгээр би ганц л юмыг харсан байхгүй нэг Америк хүн одоо ингээд цэрэгтэйсэн Америкийн засгийн газарт ажиллаж байсан айгүй сайн орлоготой айгүй сайн одоо тэтгэвчтэй өөрөө гоё байшинтай ер нь ингээл бүх юм нь айгүй гоё ингээд болчихсон ганцхан хүүтэй ихнэр байхгүй тэнгүүд хүүдээ ингээд нөгөө бүх юмнуудаа өглөөл ингээд уг нь нас орхоосоо өмнө нөгөө гэрээ одоо өвийн гэрээслэл хийсэн баг. Гэтэл яасан бэ гэд яг ингээд нас ороод одоо хүүн очоод одоо би ингээд аавынхаа гэрээслсэн ёсоор аавын хадгаламж тэтгэвэр одоо юу гэдэм бүх юм над дээр ингээд ирэх ёстой энэ ингээд юу нэ гэд ингээд төгсөн баг. Тэгсэн чи яасан гэсэн чинь нөгөө нотариатаар ингээд батлуулах ёстой байсан чинь. Нотариатаар батлуулахдаа хажуудаа гэрчтэй авах ёстой. Гэтэл гэрч нь хажуу айлгын хүн байсан баг. Тэгтээ яасан гэхлээр тэгээ нөгөө Америк одоо ер нь нэг нэг тийм худлаа ирдэггүй шүү дээ тийм. Тэгээд яг тэр нөгөө хуулийнх нь юу асуусан байгаа юм л да. Энэ нотариатаар ингээ батлуулахад юу болсон бэ гэдгсэн чинь нөгөөдөг чинь нөгөө манай аав гарын үсэг зураад би гарын үсэг зураад хажуутлын айл руу ороод гэрчээр гарын үсэг зуруулаад оруулж ирээд нотариатаар батлуулсан гэж хэлсэн байгаа байхгүй. Тэгээ нотариат чинь тэр хажуу айлын чинь хүний зурхыг харсан гэсэн чинь хараагүй хэлчихсэн. Тэгээд ингээ бүх юм авчиж байгаа байхгүй. Тэр хүүт нь юу ч үлдээгүй. Хараагүй хэлцснээс болоод. Тэгэхээр ер нь энэ бол бас амар нарийн асуудал байгаа байхгүй. Тэгэхээр энэ дээр ер нь хүн аюу боломжтой хандах хэрэгтэй мэлээ. Өөр нэг гэрээ гэх юм бол хурмаа ихээс гэрлэхээс өмнө хүмүүс ингээд нөө гэрээ их талаар ингээд ярьдаг шүү дээ тий. Prenup тий. Тэгээ ер нь одоо хамгийн хөгжсөн тэр улс нь одоо юу юм бол доо тэрийг үнэхээр ингээ харж амжсангүй. Би зүгээр Америкийн талаар ингээ харж байсан байхгүй. Гэрлэж байгаа асуудын Америкийн хувьд 5 гэрлэлтийн 1 нь тэрийг хийдэг юм байна. Тэр нөгөө гэрлэлтээс өмнөх гэрээг. Гэтэ яг тэр нь бас сайн тал байдаг юм байна. Яг тэгэхээр тэгж хийхэд гэрлэхээс өмнө байсан бүх хөрөнгө бас одоо нөгөө үр хариуцлага тий бүх юм нь тэрэнд тусгагдаад одоо гэрлэхээс өмнө хоёр талаас бүх юмаа ил болгож байгаа гэсэн үг байхгүй тий би тийм ингэж амьдраад ингэж аваад энэ юмнууд ингээд орж ирж байгаа. За тэгвэл гэрлсний дараа чиний үр яах хэвтэй юм бэ? Хоёулангийн олж байгаа орлогоос төлөх хэвтэй юм уу? Ингэх хэвтэй юм уу? За чиний орж байгаа орлого чинь өшөө ингэж нэмэгдэхэд яах хэвтэй юм бэ? 5 жилийн дараа хоёулаа яах вэ эднэр гэдэг ингээд нөө бүх юмнуудаа урьдчилж тохироод хийчихсэн байдаг. Хамгийн сонирхолтой статистикийн судалгааны байсан гэхээр энэ гэрээ хийсэн хосуудын салтын хувь өндөр байх болов гэсэн чинь айгүй бага гарч ирсэн гэж ярьж байгаа. Тэгээ одоо болохоор бүх гэрлсэн хосуудын 18% нь ер нь хийдгэл ээжтэй гэдэг тийм нөгөө юутай байдаг гинэ. Тэгтэл 55% гэхээр айгүй олон хувь нь эний ч орлого нийлээ, миний ч орлого нийлээ тэрийг хийх ямар шаардлагагүй жижиг орлоготой юм чи заавал тэрийг хийж яах юм гэсэн бодолтой байсан. Гэтэл хийцэн болвол зөв одоо тэр 55% нь дараа нь ингээд судалж үзснэ. Хийцэн бол зөв байж тээ гэдэг нь 34% нь гарч ирж байна. Тэгэхээр бас энийг бас нэг талаас нөгөө нэг ингээд бодолцол хэвээр зүйл юм шиг байгаа тийм. Тэгээд редакцийн зүгээс бэлтгэсэн хэдэн асуултуудаа асуучаа. Одоо бидний бас цаг өндөрлж байна. Хувь хүмүүс болон гэр бүлүүд өв залхамжлал болон даатгалын залилангаас өөрсдийгөө ер нь хэрхэн яаж хамгаалах боломжтой байдаг вэ? Боловсрал хэрэгтэй байгаа байхгүй. Одоо гэрээслэл гэж одоо ярьж штэ тэ даатгал гэрээслэл. Би ч одоо ингээл Америк хүнтэй сууж байгаа л гэрээслэл гэдэг юм чи ингээл биеэрээ туулж үзэж штэ тэ хатан байж мөр ингээл бидрэг суулгаж байгаа ингээл гарын үсэг мүсэг зурулж муруулал. Тэгэл мань чин би чи энэ хүн чи доотлон би чи 10 жил амьдэрчээж энэ юм чин авах юм байна тэ. Бүгдийг нөгөө гэрээнд чи ингээд заагаад өгчихсэн байгаа байхгүй. Чи ийм байжээж тэдэн жил миний хүүхдтэй чи суусны дараа энийг авах хэрэгтэй болно. Энэ дээр баг аяг шаазангийн чинь хүртэл баг тэрэн дээр нэгээд бичиж өгсөн байгаа юм байна шүү. Энэ амар чухал байгаа байхгүй. Угаасаа тэгээ гэрээсэл хийхгүй бол улс хураагаад авчт юм шүү. Тийм шүү дээ. Тэгээд гэхдээ бүх мууж ариж улсанд шууд хурааж авахгүй л гэдэг чинь мууж хуулиуд нь өөрөө баг. Нас урах юм бол
цусан төрлөх юм уу. Тэгээд цусан төрлийг цагдаа хэн газар нь хайгаад ингээд яваад ингээд олд юм бэлээ. Нэг тиймэрхүү юм байдаг юм бэлээ. Манай нөхөр нь өвөө эмээ хоёр нь өвөө нөгөө нэг Альцгеймертай болсон байхгүй. Тэнгүүд Альцгеймертай болсон хүмүүсийн чинь бас эдгээр чинь ингээд Альцгеймертай болохоос өмнө одоо гэрээсэл ингээ үлдээчихсэн байгаа. Тэгээд одоо ингээд Альцгеймерх нь оншин тогтоongууд хуульч нь хурч ирээд за өө чинь Альцгеймерийн онцтой болцсон гэрээсэл нь энэ байна гэд онцтой болцсонгууд нь эрүүл байхдаа ингээд гар үсэг зурсан мурсан ингээд бүх ингээд хаус мавсан зараад ингээд бүгдийг нь зэгцлээд ингээд юмг ингээд хуурлаад ингээд өгчдөг юм байлээ. Тэгэхээр энэ талаар бид нар мэдлэг мэдээлэлтэй л авах хэрэгтэй шүү. Харин тийм бүгд ингээд өгчдөг. Би тэгтээ эднэрийн энэ хуулийг айгу зөв үж үзэл байгаа байхгүй. Яг тэр манай Монголын өнөөдөр энэ гэрээслийн энэ хуулиуд нь амар дутууд улмаг. Би зүгээр нэг юм хэлчихье. Хардаа Чикагод одоо нэг 2000 за яг ковидын үе бол байсан. Тэр тэгэхээр 2023 22 3 хавцаа нэг Монгол залуу нэг евро сав сарвал байсан залуу нэг 37 8 орчим настай залуу ингээд ажилласаа ирээд галтгооныхаа өрөөнд ингээд сууж агаад цусаар ус юм яасан зүрх нь ингээд хагдаг гээгүй нас орж байгаа байхгүй. За эхнэр нь Монголоос ирлээ. Нөгөө залуугийн ингээд юм хүмийг авахар болоод ингээд явсан чинь нөгөө залуугийн чинь хамаатна гэд бас нэг ах ингээд цог хүрээд ирж байгаа байхгүй. Нөгөө ах чинь ингээд дилершип дээр очиод одоо машин зардаг газар очиод нэг машинын зархыг оролцсон байгаа заа юу. Тэгэнгүүт нэг машин зардаг хүмүүс чинь та энэ хүний нөхөр нь юм уу гэж асуусан байгаа. Тэгэхээр нөгөө нэг эхнэр нөхрөл биш бол тэр хүний юуг нь зарах ирэхгүй шүү дээ тий. Машиныг нь зарах насурсан хүний машиныг засах ирэхгүй. Тэгэнгүүт маргааш нь би нөгөө эхнэр нь Монголоос ирэхдээ нөгөө юуныхаа гэрэлтийнхаа баталгааг аваад хүрээд ирчихсэн. Тэгээд нөхрийнхөө насварсан гэрчлэгээтэй цуг ингээд аваад очингууд нь чи бол эхнэр нь байна. Энэ хүний машиныг нь зарах эрхтэй байна гэх тэнгууд нь ингээд нөгөө дилершип нь машиныг нь зараад ингээд машиных нь мөнгийг нэг эхнэрт нь бол ингээд өгчөж байгаа байхгүй. Тэгэхээр тэн зэрэг ингээд энэ хүн ингээд нас орох юм бол өв хөрөнгөний хэн өвлж авах вэ гэхээр зэрэг одоо Иллинойн хуулиар бол ингээд эхнэрт нь эсвэл эхнэр нь байхгүй бол ингээд төрсөн хүүхдүүдэд нь ингээд алтан байгууллага хүртэл ингээд дараалсан юм ингээд хууль мөл юм та. Одоо манай ажил юм штэ. Бид нарт одоо жишээлхэд амьд даатгал зүгээр цаанаас ингээд хийж өгч байгаа тий. Тэгэхээр хэрвээ би ямар нэгэн байдлаар тэтгэврт гарахаас өмнө ажил ингэж энд ингээд ажилтан байж ах явцдаа нас орчих юм бол миний одоо 1 жилийн 2 жилийн цалин ч юм уу да шууд ингээд өгнө гэж байна. Гэтэ надад одоо гэрээсэл байхгүй. Тэгэхээр яг хуулаараа болохоор шууд нөхөрт нь одоо нөгөө тэрийг нь гэхдээ чамд аппликейшн бүглэхт чинь ингээд тэндэр чинь бичиж байгаа үстэй. Чи хэрвээ нас орох юм бол амь наснаа чинь даатгалыг чинь бенефишери чинь хинбэ гэж ингээд бичиж байгаа. Одоо жишээлхэд би тэгэхээр хүүхдүүдтэй ингээд төгчий хуваагаад төгчий гингүүт тэгвэл нөхрөөсөө зөвшөөрөл авчирч. Танаа нөхөр чинь ингэж нөгөө хүүхдүүдтэй ингэж өгч болно гэдгийг зөвшөөрсөн гарын үсгийг авчирч энэ формыг бүглүүлж авчирсан тохиолдолд хүүхдүүдэд ч хувааж өгнө. Тэгэхээр заавал бас тэгдгийм байлээ. Тийм нөгөө тэгвэл танаа иншүрэнс одоо даатгал өөр байна. Манай байгууллага бол надад би л өөрөө шийдэж байгаа аахгүй. Хинд би нэг тэгтээ хүүхэд байх юм бол 21-ээс доош насны хүүхэд байх хэрэгтэй. Манай хүүхэд чинь 21-ээс дээш настай болохоор зэрэг миний хэрэг би нас орсон тохиолдолд миний амь насны даатгал юм бол ганцхан миний нөхөрлөл явж байгаа аахгүй. Тэгэхээр би ингээд 100% ингээд нөхөр. Би ингээд их эцэг өөр хүнд бол би тэрийг өгөх боломжгүй тий. За тэгвэл дараагийн асуулт болохоор энэ санхүүгийн байгууллагууд хууль зүйн тогтолцоо, орчин үеийн дэвшилтэй технологиуд, өв залгамжлал болон даатгалын мөнгөтэй холбоотой гэмт хэрэгүүдийг хэрхэн илрүүлж урьдчилан сэргийлдэг вэ гэсэн асуулт. За наадах одоо FBI л хариулах байна. Бүх ийм зэрэг аюух гардаг шүү дээ. Тий, өөрсдийн гэсэн одоо нэг бас нэг хамгаалтын системүүдтэй ингээд давхар системүүдтэй ингээд нөгөө нэг чек одоо юу гэдэг хяндаг ийм давхар ийм нөгөө нэг системүүдийг ингэж үүсгэж тахшиг байгаа юм те. Угаасаа энэ нөгөө гэмт хэрэгүүд ингээд гараад байна гэдэг дээр те. Тэгээ нөгөө нэг системээр аюух одоо ингээд дайралтууд орж ирж гин гэдэг ингээд нөгөө хилээд байдаг байхгүй. Заримдаа бол бүр яг одоо ингээд явагдчих шүү. Та нар маш их болгоомжтой байгаарай те. Хин нэгэн хүн уцаар ингэж ярих юм бол заавал одоо цааш нь ингэж мэдэгдэх ёстой шүү. Хуучин одоо ингээд та нар төлбөр тооцоо иддэг байсан компани ч юм уу да гинтхэн хүн солигдоод дансан солигдоод ороод ирэх ч юм эсвэл хүн хിവэрээр нэ дансан солигдоод ороод ирвэл тэрийг заавал ийм нөгөө алхмуудаар бүгдээрээ ингээд энийг хянана шүү бид нар гэдэг ийм нөгөө бас нэг одоо хамгаалтын юмнууд ингэж нөгөө бий болгоод тахшгүй байгаа. Угаасаа одоо ийм юунууд гэмт хэрэгүүд
маш ихээр ингэж нөгөө гарч ирж байгаа гэдэг дээр те. Тэгэхээр Тэгээ одоо бол сүүлийн үеийн хулгайч нар одоо гэмт хэрэгтнүүд амар ухаалаг болцсон шүү дээ. Одоо ингээд тэд нар чинь ингээд манай компани руу ороод миний босс хин бэ, тэрний дээдлийн босс хин бэ, компани эзэн хин бэ гэдгийг бүгдээрээ мэддэг болцсон. Тэнгүүдээ над руу шууд манай боссын нэрийг ашиглаад имэйл явуулж байгаа байхгүй. Өө мөгийн за одоо би тэр байна. Энэ данс руу $100 шилжүүлээрэй энэ төргээд шууд ингээд имэйл явуулна. Гэхдээ би бол манай босс хизээч над руу тэгж мөнгө шилжүүлэр гэж имэйл явуулдаг. Би бол мэдчихэж байгаа байхгүй. Манай банк чи өөрийн дотоод дүрмтэй журамтай байж тээ. Америкийн дотоод журам тэгж босс хизээч тийм юм байдаг байхгүй. За ингээд Brain Talk DC подкастынхаа 6 дахь дугаарыг үгээр өндөрлөж байна. За мэдлэг мэдээлэлтэй байж санхүүгийн хувь заяагаа хяналтандаа авахыг уриалаад Brain Talk DC подкаст инхүү өндөрлөж байна. Хүрэлцэн ирсэн зочин хөтлөгч нартаа баярлалаа. За ингээд дараагийн подкастын дугаар хүртэл баяртай. баярлалаа. Баярлалаа.